Орой мэнд хүрэг үзэгчдээ ABC News мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Мэдээллийн товчхонд анхаарал хандуулна. Ажил хөдөлмөрт бэлтгэх оролцоо төсөлд хамрагдахаар 133 залуу Улаанбаатар хотыг зорилоо. Эрдэнэт хотын удирдлага Эрдэнэт үйлдвэрийн хамт олон Маршал Цэдэнбалагсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөх арга хэмжээг зохион байгуулжээ. Сүүлийн 24 цагт Увс аймаг дэх коронавирус халдварын 142 тохиолдол бүртгэллээ. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй анхаарал хандуулна. Эхний мэдээ. Монгол Улсын засгийн газрын эрүүл мэндийг хамгаалж эдийн засгаас сэргээх 11 найдын цогц төлөвлөгөөний хүрээнд залуучуудыг ажил хөдөлмөрт бэлтгэх оролцоо төслийг улс орон даяар хэрэгжүүлж байгаа. Тэгвэл манай аймгаас уг төсөлд хамрагдахаар 133 залуу өнгөрөх 9-р сарын 17-ны өдөр Улаанбаатар хотыг зорилоо. Залуучуудад эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг барамжаа олгох, зөвлөгөөх замаар хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож ажилтай орлоготой болох зорилготой оролцоо төсөлд 18-аас 34 насны сүүлийн 3 сар ажил хөдөлмөр эрхлээгүй, одоогоор ихтэй сургууль болон мэргэжлийн боловсролын байгууллагад суралцахгүй байгаа ажилтай орлоготой болж ирээдүгөө өөрчлөх хүсэлтэй залуус хамрагдаж байна. Тэд Улаанбаатар хотод 14 хоногийн вакуумжуулсан сургалтанд хамрагдаж, цаашлаад өөрийн хүссэн аж ахуй нэгжид 14 хоногийн дадлаг хийснээр ажил хөдөлмөрт бэлтгэгдэх юм. Монгол Улсын засгийн газраас 18-аас 34 насны залуучуудын хөдөлмөр эрхлэлд бэлтгэх оролцоо төслийн хүрээнд 5,000 залуучуудыг бэлтгэж байгааг иргэн тавхан бүгдээрээ мэдж байгаа. Энэ төслийн хүрээнд Увс аймгаас энэ төсөлд хамрагдахаар нийтдээ 230 залуу ярилцлаганд ороод тэнцсэний 120 гаруй залуучууд нь өнөөдөр ингээд 4 автобусаар энэ оролцоо төслийн хүрээнд хөдөлмөр эрхлэх чадамжийг эзэмшихээр Улаанбаатар хотыг зорж байна. За энэ хүрээнд бид нар бас нэлээд сайхан үр дүн хүлээж харж байгаа. Увс аймгийн засаг даргын 21-аас 24 оны мөрийн хөтөлбөрт бид нар орлогын бүтээн байгуулалтыг бий болгох ийм хөтөлбөрийг зорилтыг дэвшүүлээд явж байгаа. Энэ төслийн хүрээнд бас Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэ оролцоо төслийн хүрээнд ялангуяа 18-аас 34 насны энэ залуучууд хөдөлмөр эрхлэх шинэ чадамж, шинэ боломж, шинэ арга барил суралцахаар явж байгаа нь бид нэр засгийн газар болон аймгийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн уялдаа холбоо хангагдаж энэ хүрээнд бас олон залуучууд бас ажилдаа орлоготой болох ийм боломж бүрдэж байгаад баяртай байж байгаамаа. За Увс аймгийн бас хөдөлмөр халамжуулалтын хэлсэн маань бас энэ оролцоо төслийг орон нутагт залуучуудад хүргэх ялангуяа зорилттой бүлгэд хүргэж олон хүнийг хамруулах талаар нэлээд чармааж ажилласны үр дүнд бас аймагуудын хэмжээнд бас нэлээд оролцоог Увс аймгаас хангаад явж байна. Залуучууд маань бас очоод шинэ чадвар, шинэ мэдлэг, шинэ чадамжинд суралцаа. Бас өөрийн гэсэн ажлын өнгө төрхийг олж бас цаашдаа тэр чиглэлээрээ хөдөлмөр эрхлэж орлогыг бүтээн байгуулж амьдрал ахуйгаа дэвшлүүлэх ийм том боломж бүрдэж байгаа энэ том арга хэмжээнд бид нэр бас энэ залуучуудаа өнөөдөр өдөж өгөөд бас сайн сайхны хүсэн өрөөгөөд ажилтаа орлоготой болох энэ боломжоо илүү сайн эдлээрээ гэсэн ийм захиалсан санаагаа өгөөд явуулж байна. Манай Увс аймгаас нийтдээ бол 133 залуу энэ оролцоо төсөлд бол амрагч өгч байна. Энэ төслийн маань зорилго залуучуудаа бол чадварчлуулах. За энэ залуучуудыг бас хөдөлмөрийн насанд 18-аас 34 насны залуучууд маань хүчин нь бол бас ажлын байраар хангахдаггүй. За тухайн бас нэг ажил зуушлаад ингээд очихт нь бол тухайн ажил олгогчийн шаардлагыг бол бас хангахгүй байгаа гэдэг ийм шалтгаанаар бол бас ажил эрхэлж болж чадахгүй байгаа ийм төр зураг бол харагдаж байгаа. Нийт залуучуудын маань 18-аас 34 насны залуучуудын маань бол 56 орчим хувь нь бол бас ажилгүй байна гэсэн ийм мэдээлэл бол байдаг. За энэний дагуу бол бас бидний залуучуудаа бол чадварчлуулах, ажлын байранд нь зуушлах. За ажил хөдөлмөрт нь бол бэлтгэх зорилгоор энэ оролцоо төслийг бол хэрэгжүүлж эхэлж байгаа юм аа. За энэ оролцоо төсөлд бол хамрагдсан залуучуудын маань 70% нь бол бас эргэт нь бол өдөр ажлын байраар зуучилсан байх ёстой. Ийм учраас өнөөдрөөс эхлээд бид нэр энэ залуучуудаа бас хөдөлмөр эрхлэлтийн залуучууд бол ажил олгогч нартай бол бас хамтраад ажлын байраар нь бол хангах ийм арга хэмжээг бол авч явуулна. За төсөлд оролцсон залуучуудын маань залуучууд маань 14 хоног вакуумжуулсан сургалтанд хамрагдаад 14 хоногт нь бол бас дадлагч. За ингээд энэ дадлагчны дараагаар бол бас энэ залуучууд
нийтдээ бол 28 хоногийн одоо төсөл хөтөлбөрт хамрагдаад за сая төгрөгийн бол одоо тэтгэлэг авах одоо ийм боломжтой. За энэ залуучуудын манд гарч байгаа бүх зарлыг бол засгийн газрын одоо хүрээнд эрүүл мэндийг хамгаалж эдийн засгаас эргээд 10 их найдын одоо төсөл хөтөлбөрийн хүрээнд бол энэ зарлын бол одоо хариуцж ингэж бол ажиллаж байгаа юм аа. За Монгол Улсын хэмжээнд оролцоо төсөл нийтдээ одоо 5,000 залуучуудыг одоо бэлтгэх. Тэгээд эдгээр залуучуудыг чадахжуулах хөтөлбөр бол улс орон даяар хэрэгжиж байгаа юм байна. За тэгээд энэхүү төсөл маань Увс аймаг техникийн ээлжинд бол за өнөөдөр бол 130-аад залуус бол за энэ сургалт одоо төсөлт хөтөлбөрт хамрагдахаар явж байна. За тэгээд энэхүү одоо яг Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт одоо миний хувьд оролцож байгаадаа маш баяртай. Ягаад гэвэл энэхүү төсөл маань юугаараа онцлог давуу талтай байна гэвэл за ихтэй сургууль за мессүүд одоо ихтэй сургуулиудад одоо олж авч чаддгүй одоо чадвар бие хүний соёл за тэдгээр одоо багаар хамтарч ажиллах чадвар ч юм олон хүмүүс дотор одоо бие яаж авч явах ёстой вэ гэдэг зүйлсийг одоо энэхүү сургалтаар олж авах боломжтой. Тийм болохоор энэхүү одоо төслөөс одоо хүлээлт маш их байна. За төсөл маань одоо хүлээлтэд хүрсэн хэмжээнд байж чадна гэдэгт бол миний хувьд итгэлтэй байна. Энэ онд 5,000 залууг оролцоо хөтөлбөрт хамруулахаар хөдөлмөр нийгмийн хамгааллын яам төлөвлөсөн байна. Төсөлд хамрагдсан залуусыг тогтвор суурьшилтай ажилтай болгосон. Ажил олгогч ажилтнанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон. 1 жилийн нийгмийн даатгалын шимтгэлтэй тэнцэх 1 удаагийн нөхөн олгорыг олгохоор шийдвэрлэжээ. Засгийн газар халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг барьж байгаа. Мөн Монгол Улсын засгийн газар халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг барьж байгаа. Мөн оролцоо төсөлд хамрагдсан залуусыг ямар мэргэжил боловсролтой болно, ямар ажил хийх сонирхолтой бүртгэж, ажилд зуучлахад хөдөлмөр нийгмийн хамгааллын яам анхаарч ажиллаж байна. Монголын үндэсний бүхэн холбооны тэргүүлэгч гишүүдийн ээлжит гурал энэ сарын 17-ны өдөр болж дэд тэргүүнээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар ардын багш Улсын авраг одоогийн Балжин нэмийг сонгожээ. Тус албан тушаалд соёлын гавьяц зүтгэлтэн даваасан буу, данзан, Улсын заан, магалж явнар сонгогдсон ажиллаж байсан бөгөөд Монголын үндэсний бүхийн холбооны дүрмийн хүрээнд дэд тэргүүн нь тэргүүнийг эзгүүл орлон ажиллах юм. Мөн энэ үеэр Монголын үндэсний бүхийн холбооны тэргүүлэгч гишүүн гавьяат дасгалжуулагч Улсын харцаг элбэгийн эмчилгээнд зориулж бөхчүүд засуулууд хандивын тоглолтоо энэ сарын 25-нд телевизийн сувгаар дамжуулан хийхээр болжээ. Түүнчлэн зарим аймгийн цол олгох, эрэмб тогтоох барилдаантай холбоотой эрүүлсэн гомдлыг барилдаанаа зохион байгуулаагүй аймагуудыг эцэслэсний дараа нэгдсэн байдлаар хилэлцгээр шийдвэрлсэн байна. Үндэсний бүхэн лигийн шинэ хэлбэрийн барилдааныг сар дахлын нөхцөл байдалд нийцүүлэн Сум аймаг улсын цолтнууд оролцох боломжийг хангана зохион байгуулах юм. Дэлхийн эдийн засагт ялангуяа хөгжиж байгаа орнуудын хувьд жижиг дунд үйлдвэрийн салбар нь чухал үүрэг гүйцэтгэж, дэлхийн нийт бизнесийн 90% нь ажлын байрны 50 гаруй хувийг бүрдүүлдэг. Хөгжиж байгаа орнуудад 10 ажлын байр тутмын 7-г нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчид бий болгодог. Дэлхийн олон орны засгийн газар жижиг дунд үйлдвэрийн салбарын хөгжлийг тэргүүлэх зорилттой болгосноор 2030 он гэхэд шаардлагатай 600 сая ажлын байрны энэ хэрэгцээ шаардлагыг хангана гэж үзэж байна. 2020 оны байдлаар манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа 94 мянган гаруй аж ахуй нэгжийн 67% нь жижиг дунд үйлдвэрийн салбарт хамаарч нийт ажиллах хүчний 52.5% энэ салбарт ажиллаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 17.8%, экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний 2.4%-ийг үйлдвэрлэж байна. Энэхүү төлөвлөгөө санхүүгийн хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хувийн болон бизнесийн санхүүгээ зөв удирдахад дэмжлэг болгох ач холбогдолтой. Дунд хугацааны төлөвлөгөөний зорилго нь бичил жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны давхардлыг арилгаж, харилцан уялдааг хангах үрдөнгөө нэмэгдүүлэх замаар эдийн засаг санхүүгийн салбарын тогтвортой байдал хөгжилд хувь нэмэр оруулах юм. Хуваарь бизнес эрхэлдэг иргэдээс гадна бичил жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд чиглэж байгаа тус дунд хугацааны төлөвлөгөөг 5 жилийн хугацаатай 2 үе шаттай хэрэгжүүлэх юм. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 76 дугаар чуулган Нью-Йорк хотноо халдвар хамгааллын нарийн журмын дагуу үргэлжилж байна. Манай улс нэгдсэн үндэсний байгууллагад 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 101 дэх гишүүнээр элс орсон байдаг. Энэ онд 60 жилийн тохиож байгаагаар онцлогтой.
Түүхэн хугацаанд Монгол Улс нэгдсэн үндэсний байгууллагын хамтын ажиллагааны талаарх мэдээллийг хүргэж байна. Монгол Улсын зэвсэгт хүчнээс нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах 11 ажиллагаанд давхардсан тоогоор 19,000 гаруй цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэжээ. Өнгөрсөн хугацаанд манай улсын нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн хүрээнд дэлхийн нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд ойрын хувь нэмрийг оруулах, олон улсын энх тайван аюулгүй байдлыг хангах, зэвсэг хураах, энхийг сахиулах, ардчилал, боловсрол, гендрийн эрхтгч байдал, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох зэрэг олон салбарт идэвхтэй ажиллаж, 20 орчим асуудлаар ерөнхий ассамблеийн нийт 90 гаруй тогтоол санаачлан батлуулжээ. Тухайлбал Монгол Улс 2002 онд бүгд найрамдах ардчилсан Конго улс дахь нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн 2 ажиглагч илгээсэн бол 2016 оноос нэгдсэн үндэсний байгууллагын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд цэргийн багаар оролцож ирсэн байна. 2002 оноос өнөө хүртэл Монгол Улсын зэвсэгт хүчнээс нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах 11 ажиллагаанд давхардсан тоогоор 19,000 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгсэн статистик бий. Монгол Улсын зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 881 цэргийн алба хаагч ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч 122 орноос 24 дүгээр тижигсэж байна. Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн уулзалт хуралдаанд бүгд найрамдах Тажикстан улсын нийслэл Душанбе хотод сарын 16-наас 18-нд боллоо. Хуралдаанд Монгол Улсын ерөнхийлөгч хүрэл зүхийн бие төлөөлөгчөөр Монгол Улсын шадар сайд Амар сайхан Душанбе хотод очиж бичлэн оролцсон юм. Уулзалт хуралдааны 2 дахь өдөр Душанбе хот дэх Кохи Навруз ордонд зохион байгуулагдсан Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөдөгсөн хуралдааныг нээж Тажикстан улсын ерөнхийлөгч Эмомали Рахмон хэллээ. Тэрээр 2001 онд байгуулагдсан Шанхай хамтын ажиллагааны байгууллага цаг хугацааны шалгуурыг амжилттай даван туулж өдгөө 20 жилийн ойтой золголоо. Өнгөрсөн хугацаанд Шанхай хамтын ажиллагааны байгууллага нь гишүүн орнуудын ашиг сонирхлыг хүндэтгэх нь бүс нутгийн эдийн засаг болон бусад олон талт хамтын ажиллагааны үр дүнтэй механизмыг төлөвшүүлж байгааг онцлсон юм. Хуралдаанаар Шанхай хамтын ажиллагааны байгууллагын 20 жилийн үйл ажиллагаа, өнөөгийн байдал, байгууллагын хүрээнд их олон талт хамтын ажиллагааны хэтийн төлөвлөлт дүгнэж цартахлаас үүдэлтэй хямралыг даван туулах талаар хэлэлцэж мөн бүс нутаг дэлхийн дахинд тулгамдж байгаа асуудал төр дотроо Афганистан улсад үүсэж байгаа нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй хэлэлцлээ. Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөдөгсөн хуралдаанд манай улс ажиглагчийн статуст оролцож Монгол улсын ерөнхийлөгч хүрэл зүг цахимаар өгүүллээ. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол улс эдийн засаг худалдаа хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа цөлжилтөд тэмцэх, элсний нүүдлээс хамгаалах, шороон шуурганы нөлөө багасгах чиглэлээр бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллаж холбогдох уулзалт үйл ажиллагааг их орондоо хүлээн авч зохион байгуулахад бэлэн байгааг дурдаад Монгол улс Аз, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр, логистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон Таранзит Монгол улс болох зорилт тавьж байгааг мэдээлсэн юм. Тараг мэдээ. Монголын төр засгийг 44 жил удирдсан эх орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхэт байдал ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө амь амьдралаа зориулсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн маршал Юмжаагийн Цэдэнбалын мэдээлсний 105 жилийн ойн өдрөөр Эрдэнэт хотын удирдлага эрдэнэт үйлдвэрийн хамт олон Цэдэнбал агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөх арга хэмжээг зохион байгуулжээ. Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр Эрдэнэт үйлдвэрийг 2016 оны 9-р сарын 21-ний өдөр маршал Юмжаагийн Цэдэнбалын нэрмжид болгосон төвхтэй. Түүний хөшөөг Эрдэнэт үйлдвэрийн захиргааны 1-р байрны урд босгосон байдаг. 20-р зууны манлай бүтээн байгуулалт, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр Эрдэнэт хотыг цогцоор нь барьж байгуулах түүхэн шийдвэрийг гаргахад гарамгай гавьяа байгуулсан эрхэм хүнээ Эрдэнэтчүүд уурхайчин хамт олон дурсан хүндэтгэл үзүүлсэн байна. Монгол улсыг 44 жил удирдсан маршал Хөдөлмөрийн Баатар, Улсын Баатар Цэдэнбал даргын маань 105 жил яваад тахиж байна. Тэгэхээр энэ хойг бол Монгол орон даяар түүний дотор
Цэдэн балдаргын санаа ажилж хөөцөлдөж байгуулсан энэ найрамдлын Эрдэнэ тод Эрдэнэ төлөвлөрийн хөдөлмөрчид нийт хүмүүс бол бас энэ Цэдэн балдаргын одоо болж байгаатай холбогдуулж бас чих хайж энэ үеэр одоо ямар янзын ажил зохиох нь юу хийх нь ямар хөө яриа хөөрөө өрнөх нь гэдгийг хүлээж ингэж байгаа байх гэж би ингэж хөвдөө бодож байна. 21 онд ардын хөвсгөл ялахад Монгол орн одоо ямар хөө янзын байдалтай байсан юм. Тийм ээ. Хүн амын тоо бол одоо нэг 5-600 мянган хүнтэй. За эрүүл мэндийн талаар бол одоо нэлээд тийм нийгмийн халдварт өвчт автагдсан. Соёл боловсролын хувьд бол одоо боловсролтой хүний тоо бол одоо ер нь хуруу дарамжих уу тийм ээ эрүүл мэнд ийм улс орн бол 21 онд ягаа тэгээд энэ 40-аад оны үеэс эхлээд Цэдэн балдар ерөнхий нарийн бичгийн дарга болсон намайг одоо удирдах юунд орж ирсэн. Тэгээ энэ үнээс хойш энэ улс орн бол өнөөдөр ямар хөө байдалтай болцсон. Яаж хөгжсөнийг бол одоо бид нүдэрээ үзэж чихээр сонсож байгаа улсууд. Тэгэхээр энэ үнийг нэг хамгийн гол яруу тод жишээ бол одоо Эрдэнэ төлөвлөр, Эрдэнэ тод. Тэгэхээр ийм хот, ийм үйлдвэрийг байгуулах гэж одоо Цэдэн балдар энэ төрийн тэргүүн нам улсыг удирдах байх хугацаанд энэ ирээдүйд Монголын ард түмэнд одоо ганц хэрэгтэй ийм үйлдвэр газар бол одоо энэ Монголын баялагийг түшээд байгуулвал хэрэгтэй юм гэдгийг одоо энэ намынхаа бодлогонд ухаарч тэгээ энийг байгуулах талаар бол зөвлөлтийн одоо дээд удирдлага коммунистийн төхөөрөмийн удирдлагуудтай их удаадараас засгийн газрын тэргүүнүүдтэй уулзаж энийг одоо хамтарч байгуулъя. Өөр ашиг нь хамтарч одоо авъя. Тэгээд одоо хөрөнгө мөнгө одоо ингээд танаа нөхдүүд гаргаач. Сүүлд яг бид өөрийнхөө талын хөрөнгийг бол зээлээр гаргая. Танахаас зээл аваад ингэж хөөцөлдөд энэ үйлдвэрийг одоо ингэж байгуулсан. Бол бид өнөөдөр Цэдэн балдаргыг бас нэг зөв ёсоор үнэлж энэ биднийг ийм сайхан амьдралтай залгуулсан ийм сайхан нөхцөлд амьдарч байгаа эрдэнтүүд бол бас энэ төрсөн өдрөөр нь бас дарахтаа бас талархал илэрхийлж тийм ээ ялангуяа даргын одоо төрсөн дүн Жавзан гэдэг эмэгтэй гөгшин байгаа тэр Улаанбаатарт байдаг. Тэгээ одоо даргын самаатан садан улсууд Улаанбаатарт олон байлээ. Тэгэхээр тэр ах トゥ төрөл төрөсөд нь бас Эрдэнэ хотынхаа одоо нийт хөдөлмөрчдийн өмнөөс ялангуяа хамтарсан үйлдвэр олон жил ажилласан одоо улсын үйлдвэр болсон ч гэсэн. Тэгээд харин энд нэгсэн бахархуустай нэг зүйл болсон байна. Одоо чинь 100 жил болоор нь Эрдэнэ төлөвлөрийн ой бол юу нэрвч болгосон шүү дээ. Ингээд одоо 5 жилийн хугацаанд хаяг адресн солигдохгүй байсан. Тэгээ одоо энэ 105 жилийн өмнө энэ Эрдэнэ төлөвлөрийн тэр үйлдвэрийн одоо төв корпус энэ ерөнхий захиргааны юм хаяг маягийн солиод их сайхан хаяг хийсэн байна. Би одоо бас хөвдөө их баярлж байна, талархаж байна. Тэгээ 90 тэгээд яг энэ Цэдэн балдаргын нэг годом одоо энд бий болгомоор байгаа юм л да. Одоо янз бүрийн улсуудын нэрэмжит годом болцсон байгаа юм. Ийм юмсан. Тэгээд яг энэ гүшээг бол бас ингээд бас энэ үйлдвэр маань хөрөнгө гаргаад Цэдэн балдаргын актыг бидэнд хөөцөлдөж байгаад ингээд энийг нэг авчраа тавьчихсан байгаа. Тэгээ энэ гүшээг нь бид бас нэг тийм байрлалын зөв болоод бас нэг олон хүн амьтны хөл гар ихтэй бас бахархаж байх нэг тийм дурсгалын талбай ч юм уу нэг тийм юм болгоод энийг бас нэг зөв газар нь байршуулах нь одоо зөвтэй юм уу гэж ингэж бодож байна. Юмжаагийн Цэдэн бол Монгол төрийн шалгарсан менежер байж улсын эдийн засгийн бод аж үйлдвэрийн цоошин тогтолцоог үүсгэн хөгжүүлэх томоохон зорилтуудыг хэрэгжүүлж Улаанбаатар, Тархан, Эрдэнэт, Багнуур, Бороондор зэрэг манай орны аж үйлдвэрийн уулуурхай 80 гаруй хувийн үүд хаалгыг нээхэд биечлэн оролцсон түүхтэй хүн ялангуяа Эрдэнэтийн бүтээн байгуулалт бол үүнийг батлах тодорхой баримт юм а. MBC News мэдээллийн хөтөлбөр тодруулах булангаар үргэлжилж байна. Өнгөрсөн 24 цагт Увс аймагт 142 хүнээс коронавирусын халдвар илэрлээ. Ээлжит мэдээллээр жирэмсэн ээжүүд халдвар авч улмаар хүндрэх эрсдэл өндөр байгааг сануулна. Зорилт төлөвлөгөөг дархлаажуулалтанд идэвхтэй хамрагдахыг анхаарууллаа. За нийт сүүлийн 24 цагт PCR шинжилгээ 19, төвөгчсөн шинжилгээ 252 хийсэн. Үүнээс 124 тохиолдол эрг гарсан. Өөрөөр хэлбэл нийт шинжилгээний 2 шинжилгээ тутмын
нэг нь ингээд эрг гарч байна. За ингэснээр манай аймгийн нийт батлагдсан тохиолдлын доод 7113 болж байна. За сүүлийн 24 цагт 149 тохиолдол эдгэрч бас эмчилгээ хяналтаас гарсан байна. За өнөөдрийн байдлаар 1725 хүн эмчилгээ хяналтанд байгаа. Үүний 5 нь бол нийт хүнд, 37 хүний биеийн байдал хүнд, 322 хүний биеийн байдал хүн дэвтэр, 1361 хүний биеийн байдал хөнгөн байна. За тэгээд энэ өвдөж байгаа хүмүүс дотроос давтан өвдөж байгаа 1 сар, 2 сар, 3 сарын өмнө өвдсөн хүмүүс давтан өвдсөн тохиолдол бол 11 тохиолдол байна. За энэ 1725 тохиолдол дотор бол 41 жирэмсэн байгаа. За эмнэлэгт хэвдэж байгаа жирэмснүүд дундаас эмнэлэгт хэвдэлтэн дунд жирэмснүүд бүх жирэмсийг авч хэвдэж эмчлүүлж байгаа. 1725 тохиолдолд 41 жирэмсэн ойртогдсон байгаа нь бол энэ жирэмснүүдийн одоо халдварын тархалт бол ингээд бусад хүн амтай харьцуулахад 2 дахин их байгааг харуулж байна. За мөн 2 жирэмсний биеийн байдал хүнд одоо амьсгалын аппараттай байгаа. За энэ нас ингээд хүндрэх хэрэгсэл нас бусад хүн амтай харьцуулахад бол 2 дахин их байгаа нь бол ингээд судалгаагаар ингээд харагдаж байна. За томогийн вакцинтай холбоотойс мэдээлэл хүргэе. Увс аймагт одоо 2-11 насны хүүхэд жирэмсэнд зориулсан одоо 9440 хүн тун томогийн вакциныг бол татан авсан байна. За энийг анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд хийж байгаа. За улаан сумын хувьд бол сургууль цэцэрлэгүүд ялангуяа сургуулийн насны хүүхдүүдийг бол сургууль дээр нь зохион байгуулах. За 7 хоног ээлжилж байгаа дараа нь ээлжинд харуулж зохион байгуулах. За цэцэрлэгүүд ажиллахгүй байгаа ч гэсэн цэцэрлэгийн насны хүүхдүүдийг бас вакцинжуулах чиглэлээр ингээд төлөвлөгөө гаргаж ажиллаж байна. Тухайн үед нь хаана одоо ямар зэгт хэдийн насны хүмүүсийг вакцинжуулах талаарх мэдээллийг бас фэйсбүүк хуудсандаа тавиад ингээд энэ үйл ажиллагаа энэ 2-7 хоног дотор бол зохион байгуулагдаж дуусах юм аа. Эцсийн эмнэлгийн төрх тасгийн их барих эмэгтэйчдийн эмч Солонгой эмч маань өргөдөж оролцож байгаа. Тэгээд жирэмсний одоо ковидын өвчлөлттэй холбоотой та бүхэнд мэдээлэл хүргэнэ. За сайн байцгаана уу. Увс аймгийн хэмжээнд бол жирэмсэн эхчүүдэд ковидын халдвар өртөх нь нэмэгдэж байна. Одоогийн байдлаар нэгдсэн эмнэлгийн хэмжээ 41 их эмчлэгдэж байна. Энэ нь ковидын шинж илэрсэн бүх жирэмсэн сайдын тушаалаараа эмнэлэгт хянах хэвээр хүндрэх магадaltaй гэдэг их барих эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд эмчлэгдэж байгаа 41 жирэмсэн байна. 13 жирэмсэн төрсөн. Хүүхдтэйгээс сайн байгаа 13 жирэмсэн төрсөн байгаа. Жирэмсэнгүүд маань энд юунд анхаарах вэ гэхээр 14-өөс 36 7-ны хугацаанд 2 тонн ковидынхаа вакцины хийлгэл халдвар авсан ч гэсэн хүндрэх магадлал бага. Эмчилгээнд бас хүндрэх эрсдэл багатай байна гэж үзэж байгаа. Тийм болохоор жирэмсэнгүүд маань 14-өөс 36 7-ны дотор вакцина хийлгээрээ заавал ямар нэгэн тийм одоогоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар урагт нэг гаж хөгжил үүсэх янз бүрийн эрсдэл судалгатаагүй байгаа. Гэхдээ вакцин хийгээгүй эхчүүд, вакцин хийлгэсэн эхчүүдийн бол хүндрэх магадлал өндөр гэдэг нь энэ Монгол Улсын хэмжээнд тохиолдож байгаа жирэмсэнгүүдтэй харьцуулахад өндөр байгаа. Тийм болохоор та нар минь 14-өөс 36 7 хоногт одоо вакциныг хийлгээрэй гэж зөвлөмөр байна. Томогийн вакцин бол жирэмснүүдэд зориулж ирж байгаа. Тэгтэл одоо ингээд жирэмснүүд маань вакцин хийлгээгүй гэсэн болоод одоо томогийн вакцин, ковидын вакцины аль нэгээс нь одоо сонголт хийх юм одоо шаардлага гарч ирж байна. Хэрэв өмнө ингээд 6-7 сард жирэмснүүдэд вакцинжуулах одоо үйл ажиллагаа явагдаж байхад идэвхтэй хамрагдсан бол өнөөдөр ингээд томоогийн эсрэг вакцинд бол хамрагдах ийм бүрэн боломж нэгдэх байсан. Тэгэхээр жирэмсгүүд маань ковидын болон томоогийн вакцинаас аль нэгээс угаад аль аль нь л одоо хоёулаа чухал байна. Тэгэхээр энэ вакцины хоорондын за 1 сарын хугацаанд байдаг учраас нэгэ бас төлөвлөлөөд томоогийн вакцинд одоо хамрагдсан бол сарын дараа одоо ковидын вакцинд одоо хамрагдах ч гэдэм үү иймэрхүү маягаар төлөвлөж бас вакцинтай хамрагдсан чухлаа. За 2-11 насны хүүхдүүдэд бол томоогийн вакцин хийгдэж байгаа. Яагаад тэгэхээр 11-ээс доош насны хүүхдүүдэд ковидын вакцин хийх боломжгүй хийх одоо заалт байхгүй учраас аль нэг вирусын халдвараас ч гэсэн нэгэ сэргийлэх нь чухал юм а гэдэг үднээс хийгдэж байгаа. Тэгэхээр 9 сартаа багтаагаад 2-11 насныхаа хүүхдийг томоогийн вакцинд хамруулах юм бол бас энэ үйлд одоо амьсгалын замын халдвар хүндрэлээс бэлэн байдлаа хангаж бас дархлаагаа ингэж вакцины дархлаатай болох нэ гэсэн үг ээ. Жирэмсэн эхчүүдэд бас нэг тохиолдож байгаа юм гэхээр ураг орчмын шингэн гэж байдаг жирэмсэн хугацаанд энэ ковидын халдвар авсан эхчүүд ураг орчмын шингэн багасах хандлага илэрч байгаа. Ингэснээр яах вэ гэхээр ураг орчмын шингэн багасаад ирэхээр төрөлтийг наан шийдэх ч юм уу хугацаанаас өмнөх төрөлт хугацаанаас өмнө ус гарах ч юм уу ийм хүндрэлүүд жирэмсэн эхчүүд тохиолдож байгаа. Мөн одоо энэ жирэмсэл
ковидын халдвараас болж үүрэг амьгүй болгоч хүртэл эрсдлүүд жирэмсэн эхчүүдэд бол тийм хүндрэлүүд байгаа. Тийм болохоор эхчүүд минь вакциндаа заавал хамрагдаарай.